За сайн бацгаана уу? Өнөөдөр атомын спектр болон спектр судлал, за мөн спектрийн шугамуудын талаар тайлбарлая. За цагаан гэрлийг гурвалжин призмээр нэвтрүүлэхэд 7 өнгийн гэрэл болж задардгийг бид нар мэднэ. За тэгвэл энэ гэрлэнүүд нь хоорондоо ямар нэгэн хил хязгаар байхгүй ингэж ууссан байдалтай байгааг нийл спектр гэнэ. За энэ нь бол одоо нар халуун хайлмал төмрийн хувьд бол ийм нийл спектр гардаг. За энэ нь улаан, улбар шар, ногоон, цэнхэр хөх, нийл ягаан гэд. Ийшээгээ бол урт долгион, ийшээгээ бол богино долгион байгаа гэсэн үг. Одоо энэ ус төрөгчийн спектрийг судлах гэж байна. За ус төрөгчийн спектрийг судлахлаар спектр нь ийм судалнууд гарч байна. За энийг шугамын спектр гэдэг. За шугамын спектр гэхэлэр нөгөө улаан өнгийн мужид нэг судал ногооных төр. За энийг цацрагалтын спектр гэнэ. Цацрагалтын спектр. За энд энэ харлаад байгаа нь яасан бэ гэхэлэр энэ ч энергийг шингээгээд авцсан байхгүй байгаа гэсэн үг байна. За тэгвэл бүх төрлийн атомууд бүгдээрээ спектрээр ялгаатай байдаг. За натриг бас үзсэн чинь спектр нь энэ судалтай гарч байна. За ингээд хар бөгөөд өнгөтэй судлууд ээлжилж гарч байгаа шугамын спектр гэд энэ нь атомын одоо энерги цацрагах үед цацрагалтын спектр гэж нэрлэдэг. За энийг нааш анхаараарай. Өмнөхөөсөө өнгөтэй болчоод харин хар байсан газарт өнгөтэй байсан газарт нь хар болцсон байна да. За энийг шингээлтийн спектр гэнэ, энийг цацрагалтын спектр гэнэ. Тэгэхээр атом маань одоо шингээсэн гэрлээ цацрагахтай ийм спектртэй байдаг бол харин гаднаас энерги шингээхтэй спектр нь ингэж харагддаг байна. Энийг цацрагалтын спектр, шингээлтийн спектр гэж байна. За тэгээ өөртөө уншаад сойлгоорой энэ дээр байгаа тайлбаруудыг. За бүхий л атомууд хоорондоо одоо хүний хурууны хэмэд дахин давтагдашгүй өөрийн гэсэн спектртэй байдаг. Тэр спектрээр нь одоо бодисыг судалдаг. За мөн спектр судлалын арга бол физикт маш их хөгжсөн. Жишээлбэл сансар окторгуйд спектр судлалаар одоо тухайн гариг, тухайн нар, бүтцийг нь, температурыг нь одоо доторх элементүүдийг нь спектрийн аргаар судалдаг. За мөн энэ микро түвшинд буюу атом молекулын түвшинд бас судалдаг. За молекул ч гэсэн атомтой адилхан дахин давтагдшгүй спектрийн бүтцээрээ ялгаатай. Атомыг бодоход мэдээж илүү олон судал зураастай байгаа. Яагаад гэвэл олон дооны молекулууд хэлбэлцэх хөдөлгөөн хийж харилцан үйлчилж байгаа учраас спектр нь атомоос арай ялгаатай гардаг. За дараагийн видеог сонирхоо бүгдээрээ. За боор өмнөх хичээлдэр атомын атомууд энерги цацрагаад байгааг мэдсэн. За тэгвэл энэ цацрагаад байгаа энерги ямар учиртай болохыг одоо бүгдээрээ судлая. За энэ 1, 2, 3, 4, 5, 6 бол энергийн түвшингүүд. За тэгвэл энергийн түвшин үндсэн түвшиндөө ирэхийн тулд энд өдөөгцөн төлөвт орчоод байна тийм үү? Тэгэхээр үндсэн түвшин дээр ирж байгаа тохиолдолд энэ бүлгийг бол Лайманы бүлэг гэдэг. За Лайманы бүлгийнх бол энергийн одоо сүүлийн түвшин бүрээс нэгдүгээр түвшин рүү ирж байгааг Лайманы бүлэг.
харин хоёрдугаар энергийн түвшин рүү ирж ивэл Балмрих гэнэ. Энергийн түвшин бүрээс хоёрдугаар түвшин рүү ирж гэнэ гэсэн үг шүү дээ. За, 3 дугаар түвшин рүү ирж ивэл пашны бүлэг гэдэг. За, ингээд 4 дугаар, 5 дугаар энергийн түвшин рүү одоо цацраг ялгаруулад, энерги цацрагаад ирж байгаа тохиолдолд одоо энэ бракет их байна. 4 дээр ирж байна, тийм ээ. Гэх мэтлэн бүлүүд байдаг бах нэ. Пифандын бүлэг байна. За, тэгэхээр энд юу нь юу яваад байгаа юм бэ гэхлээр энергийн түвшин анхаараарай хүүхдүүдээ. Энд нэг түвшнөөс нөгөө түвшинд очиж байгаа энергийн хэлээд байгаа гэсэн үг. Цацрагж байгаа энергийг хэлж байгаа. За, энийг бодож олохлоо одоо цацрагж байгаа долгионы давтамжаар бодож байгаа. Энийг Балмер гаргасан. За, энэ Ридбергийн тогтмол гэдэг. За, энд энергийн түвшний дугаар байна, тийм ээ. Одоо хэдгээр түвшнөр. Энэ ихнийх F гэвэл сүүлийнх нь гэсэн утгаар яригдсан шүү хүүхдүүдээ. I гэвэл нэгдүгээр түвшин, эхний түвшинд аль түвшингөөс аль түвшинд очих гэж байгаа юм бэ? За, энэ нь Ридбергийн тогтмол. За, энэ болохоор цацрагж байгаа болон шингээж байгаа цацрагийн давтамж гэсэн үг. За, энд бол давтамжаар илэрхийлсэн энергиээр яригдж байна. Энэ хоёр адилхан гэсэн үг байна. За, сая бид нар цагаан гэрлийг призм дотор нэвтрүүлэхлээр 7 өнгөл задардаг. Энийг дисперсийн үзэгдэл гэнэ. Энэ 7 өнгийн солонгоолж харагдаж байгааг нь спектр гэнэ гэж мэднэ, тийм ээ хүүхдүүдээ. За, энд бол нийл спектр байна. За, энэ хар өнгөтэй байх юм бол цацрагалтын спектр байна. За, натригийн, ус төрөгчийн, кальцийн, магнийн, неоны, тийм ээ. За, ингээд бүгд хоорондоо давтагдчихгүй байдаг гэсэн. За, спектр судлалыг хөгжүүлэхэд яасан бэ гэхээр энэ гурвалжин призмээр гэрэл нэвтрүүлэх аргыг ашиглаад спектроскоп гэдэг багаж хийж ашиглаж байгаа. За, энэ багажны голд бол энэ юу байна хүүхдүүдээ? Призм ашиглаж байгаа. За, тэгвэл эндээс нэвтрүүлээд призмээр нэвтрээд энд спектр үүсэж байгааг харж байна хүүхдүүдээ. За, ингэж. За, энд анаар болон одоо халуун хайлмал төмрийн спектр бол нийл спектр гэж хэлдэг. Үргэлжилсэн буюу нийл спектр. За, ийм байвал цацрагалтын спектр, ийм байвал шингээлтийн спектр гэнэ. За, спектрүүдийн ялгааг харж байгаа хүүхдүүдээ. За, анааш анхаараарай. Одоо энэ 2 дугаарх дээр ирсэн байна, тийм ээ. 2 дугаарх дээр юу вэ хүүхдүүдээ? Балмерийн бүл, тийм үү? За, Балмерийн бүл дээр энэ цайвар нийл ягаан байна. Энэ гүн нийл ягаан байна. За, тэгээ энэ ч цайвар цэнхэр байна. Энэ ч улаан. За, тэгвэл энэ спектрүүд Балмерийн бүлийн спектрүүд ингэж харагдаж байна гэсэн үг. За, энд үзэгдэх гэрлэр бол ингэж харагдаж байна. За, ультра туяагаар инфра улаан, ультра ягаанаар ингэж харагдана гэсэн үг. За, энэ энергийн түвшингүүдийг харуулдаг байгаа. Энергийн түвшин. За, энэ түвшинд электрон үндсэн төлөвөөсөө өдөөгдсөн төлөвт очиод тэгтээ энерги аавн шингэн буцаагаад үндсэн төлөвтэй эрэхтэй энерги цацруулна. Тийм ээ хүүхдүүдээ. За, энд электроны оршиж байгаа энергийн түвшингүүд буюу үүлэн бүрхүүлүүдийг харуулж байна. За, бидний хэрэглэх томьёо. За, түрүүн давтамжаар. За, энэ нөгөө нэг эхний байрлал, эцсийн байрлал энергийн түвшин гэж хэлсэн, тийм ээ. Ридбергийн тогтмол гэсэн. За, давтамжаас гадна долгионы уртаар илэрхийлж болно. За, энэ Z бол одоо ус төрөгч төстэй атомын одоо Z протонтой элемент гэж ойлгож тэмдэглэнэ гэсэн үг. За, ингээд хувиргалтаараа энерги нь бол одоо үндсэн төлөвийн
энерги хасах утгатай байдаг тийм ээ. За нөгөө энергийн түвшний дугаарын квадрат байна. За энэ протоны тооны квадрат байна. За ингээд энэ томьёонуудаа бичиж аваарай. Бодлого бодоход хэрэглэгддэг. За энд Лайманы бүлэг бол нэгдүгээр энергийн түвшин дээр ирнэ. За энийг энэ m тоогоо бодохдоо 2, 3 гэж бодорой гэсэн үг. Гэж цааш нь бодно гэсэн үг. Харин энэ дээр бол m тоон 3, 4 гэж бодогдно. n тоон бол 2 гэж бодогдно. Энэ дээр n тоон 1 гэж бодогдно гэсэн үг. За пашны бүлэгтэр болохоор энэ нь 4, 5, 6 гэж бодогдно. Энэ нь бол 3 гэж бодогдно гэсэн үг шүү хүмүүстээ. За энэ саяын тэмдэглэгээнүүд л. За энд нааш анхаараарай хүмүүстээ. Энэ протоныхын тоо харагдчихэв. За энд электрон нэгдүгээр энергийн түвшин дээр 2 дээр 3 дээр 1 дээр 2 дээр 3 дээр. За ингэхээр энэ томьёо ашиглаж бодож байгааг харуулж байна. Цацрагалтын спектр, шингээлтийн спектр. За ингээд амжилт хүсье. Өчигдөр өгөгдсөн бодлогонуудтайгаа тулгаж сайн хараарай. Дараагийн хичээл цөмийн хичээл шүү хүмүүстээ.